эхэлж байна шүү. За эхэлсэн байна тий. Тий. За сайн байцгаана уу. Ингээ фэйсбүүкийнхаа найзуудад энэ орой мэд хүргье. Midlife coach Бямбатагаа ингээд гашуудлын талаар хийе гэсэн хоёр дахь лайв маань эхэлж байна. Тэгээ түрүүний сэдвээр бит хоёр дид дуулаа буюу одоо хэвтрийн өвчтөй буюу өвгөн тодорхой хүмүүстэй ажилладаг тийм мэрэгчлэлтний тухай ярьсан. Тэгээ өнөөдөр болохоор Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа одоо хүмүүсийн болон одоо тэр Америк улсад хүмүүсийн гашуудалд ханддаг хандлага болон Монгол хүмүүсийн гашуудалд ханддаг хандлага ялгаагийн талаар бидгээр өөрийнхөө одоо амьдралд үзсэн тулснаа буцтаа хуваалцах гад ингээд лайв эхлүүлж байна. Одоо гашуудал гэдэг маань одоо хүний амьдралд мэдээж таагүй тий тохиолдсон өвгөл хагцал одоо өвчин зовлон одоо бүтэлгүйтэл тэрний дараа хүн болгонд хүнд тохиолддог одоо тийм сэтгэл хөдлөл мэдрэмж энэний талаар одоо Америк хүмүүс одоо хайртай хүмүүсээ бурхны оронд өнгөрүүлсний дараа ямар одоо тийм зам үйл хийж гин үлдчихэж байгаа хүмүүст ямар одоо мэдрэмж төрж гин тэд нар энэхүү одоо тий өөрт тохиолдож байгаа хүнд хэцүү зүйлийг яаж давж байгаа талаар одоо Бямба маань одоо нөгөө настай хүмүүсийг асарж исэн бас нэг хэд хэдэн туршлага байгаа тий тэрийгээ ингээд одоо бидэнд одоо ярьж өгөөч. Тэгээд би дараа нас Монголд болон өөртөө тохиолдсон Монголд ингээд байгаа Монголд амьдарч байгаа хүмүүс болон өөр тохиолдсон тэр туршлагаа ингээд бас Facebook найзуудтай ярьж өгье гэж бодож байна. Тэгээд Бямба маань энэ талаар өөрийнхөө туршлагыг ярьж өгөөч. За баярлалаа Болрок коучтой. За битээр энэ бол битээр дахиад хоёр дахь лайв болж байна. За тэгээд юуны төрөнд одоо би өөрийгөө дахиад энэ лайвыг одоо үзэж байгаа анхлан үзэж байгаа хүмүүст тавчхан танилцуулъя. За намайг Бямба гэдэг. Би та бүхэнтэйгээ Америкийн нэгдсэн улсаас мэдчилж байна. За би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй. Тэгээд 2024 онд өөрсдийн багш болдог Нара Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coach Academy Midlife Coach-оор төгсөөд одоо өргөжлүүлээд Empowerment Coach-оор төгсөж байгаа бүсгүй байна. За Болроо маань болохоор Монголын анхны одоо Grief Coach-уудын нэг болох одоо тий гашуудлын коучор одоо бэлтгэгдэн төгссөн коуч байгаа. Тэгээ бид хоёр эхнийхээ лайв дээр болвол одоо нэлээ Монгол улсад маань ерөөс анхны гаргаж одоо баг тавигдаж яригдаж байгаа дуула гэдэг хүний талаар ярилцсан. Энэ ямар мэрэгжил юм бэ? Ямар учир утгатай одоо ажил одоо юу гэдэг юм бэ? Мэрэгжил байдаг юм аа гэдгийг товчхон танилцуулсан тийм лайв хийсэн. Энэ битээр одоо энэ бол битээрийн хоёр дахь лайв байгаа. За энэ лайваар битээр болвол яхаарахгүй гашуудлал гэж юу юм бэ? Гашуудлыг одоо тий яаж даван туулд юм бэ? Тий энэ одоо Америк болон одоо Монголын одоо ялгаач гэдэг юм уу те энэ нь ямар хөө байдлаар гашуудлыг тайлдаг юм бэ гэдгийг одоо өөрийнхөө үдсэн харсан туршлагаас ярих гэж бодлоо. Тийм учраас би миний хувьд бол Америкт одоо те яаж гашуудлыг тайлдаг юм бэ гэдгийг өөрийнхөө туршлагаас хэлье. За надад би анх удаага Америкийн нэгдсэн улсад ирээд одоо 10 гаруй 20 гаруй жил амьдрахтаа 10 гаруй жил одоо энэ caregiver буюу хүн асардаг ажил хийж байгаа гэж хэлсэн шүү дээ урдлынхаа лайв дээр. Тэгээд би энэ дээр Америк дээр нэг 4-5 жилийн дараа шахуу би нэг харж байсан хүн маань одоо өвөө байсан юм эрэгтэй хүн байсан. Өвөө минь баг 97-8 нас хүрээд нас орсон хүн. Тэгээ би тэр хүнийг бас нэг 2 жил гармаар 3 жил шахуу асарсан. Тэгээд тэр хүнийхээ би ажилд явдалт одоо оршуулгын ажилд явдалт анх удаага оролт. Тэр бол миний анхны одоо Америкт одоо тийм оршуулгын ажил явдалд оролцож байсан одоо анхны юм одоо туршлага гэнэ юу оролцсон явдал. Тэгээд тэнд оролцохдоо болоод би тэр өвөөтэй чинь өвөөгөө ингээ асраад 2-3 жил асраа тий одоо яг л нөгөө гэр бүлийн гишүүн болчихсон. Тэгээд ажил явдал дээр нь ажил явдлаас нь өмнө тэр өвөө маань ингээд бараг сар гарan шхуу ингээ нөгөө нэлээн би энэ муудаад ингээд яхад би хид хідэн зүйлийг ажилласан л да. Гэхдээ би яг төгсгөлийн үед нь бол би хамт байгаагүй өөр хүмүүс ажиллаж байсан. За тэгээд би нөгөө очиж бас нэг очиж эргэж очиж байсан. Тэгэхэд хид хідэн зүйл ажиглагдчихсэн. Манай монголчуудад байдаггүй одоо миний надад байдаггүй тэр зүйл ажиглагдсан нь ингээ хүүхдүүд нь болоод ингээ бүх өөр хүүхдүүд нь ингээ цугларчихсан. Ерөнхийдөө энэ хүний те
явах хугацаа ойртож шүү. Одоо өөр хүүхдүүд нь одоо нөгөө амьд дээр ингээд салах ёс гүйцэтгээрээ гэд ер нь аж гууч зээнэр тий одоо өөр хүүхдүүд нь бүгд ирчихсэн ойр хавьд нь байжсэн баггүй юу. Тэгэхээр тэр хүмүүс ингээл өвөдөрөө гэнэ тэр гэрт нь ингээл ирээл ингээл айгуу чанга ярилцаал ингээл тий ингээл айгуу сайхан ингээ баясгалантай ингээ одоо юу гэдэг ингээд бидний хувьд чинь бол тий бидний хувьд бол ингээд хүн сүүлийнхаа тий шатанд орсон ер нь одоо тий үйл амьдралынхаа дээдсэн дээр байна. За тэгээд дараа нь ажил явдал гэдгийг одоо дараагийн дээр яриа. Ингэхээр ер нь бол бид нар чинь бараг ер нь чимээгүй шахуу бараг тийм ерөөсөө чанганч дуурч чаддаггүй тиймэрхүү үйлс гаргадаг. Тэгээ би ингээ анхаарад айгу тэрнийг айгу гайхчихсан байхгүй юу. Яагаад энэ хүмүүс ч юм инээлдээ те ингээ баясгалантай ингээ байгаад байгаа юм бэ. Одоо нөгөө яг ингээд процесс нь явагдаж штэ. Тэгээ бүр ингээд гайхаад тэр хүмүүс ингээ хүүхдүүд нь инээлдээд ингээ бүр ингээ айгу баясгалантай ч одоо бараг л нөгөө өвөөгөө одоо тэр хүнийг одоо өнгөрөхөд баярлаад байна уу гэмээр тийм нөгөө бидний соёл бидний сэтгэхүй гэдэг чинь шал өөр байгаа байхгүй юу. Тэгээ тийм зүйл ажиглагдчихсан. За тэгээд өвөө минь өнгөрөөд за тэгээд бүхүүл явцсан болоод sorry. Тэгээ нөгөө ажил явдал нь боллоо л доо. Тэгээ ажил явдал дээр нь би одоо надад зүг харж исэн нөгөө казантайгаа зүг битэр очиж исэн. Битэр ч ингээд нөгөө хар говц өмсөөл те dress up хийгээл одоо нөгөө funeral home гэж үдэрт байдаг л да. Тэгээ тэн дээр нь ингээд очиод яасан. Битэр ч нь очиод нөгөө нэг ингээ байршуулчихсан ингээ нөгөө манай өвөөг болоод ингээ нөгөө авсанд нь гэдэм да одоо тий хайрцагт ингээ байршуулсан тэгээ бүгдээрээ салах ёс гүйцэтгээ тэгээд ингээд хүн болго ингээд яриа хийгээд ингээд юм байлаа. Тэгээ миний хувьд битэрийн хувьд бол битэр Монгол охтууд шүү дээ. Тэгээд хувьд бол ингээ айгуу гашуудалтай өвөөгөө айгуу дансраад битэр ингээд би бол байнга уйлаастай ингээ уйлаад тэгсэн чинь тэгээд тэр хүмүүс ингээд энэ бол ажил явдал шүү дээ. Одоо нөгөө нэг оршуулгын салах ёс гэсэн үг. Тэгэл ихсэн чинь тэр хүмүүс гарч байгаа хүмүүс нь ерөөсөө ингээд одоо үр хүүхдүүд ач зээнэр нь ингээд юу яриа хийж байгаа юу хийж байгаа байхгүй одоо манайхаар бол юу гэдэг лээ ингээд яриа биш үгээ хийж байгаа мó да тэгээд тэгсэн чинь ингээд ерөөсөө тэр хүнийхээ энэ одоо амьдралдаа өөрсөнд нь ямар сонирхолтой зүйл болж ясан дурсгалтай зүйл болж ясныгаа хоорондоо яриад бүр ингээд баталтайгаар одоо инээлдээд одоо та нар боддоо орчуулгын ингээд тэр funeral одоо оршуулгын гадар тэгж ингээд айгүй чанга ярилцаад инээлээд байгаа. Тэр бол надад бол айгүй тийм эвгүй мэдрэмжтэй. Надад бол манай энэ казн манад айгүй эвгүй мэдрэмжтэй сууж исэн. Тин яагаад энэ хүмүүс ингээд бүр гэтээ яг үнэхээр инээдэнтэй юм яриад байгаа. Би өвөөтэйгээ тэгж явж байсан тийм дурсгалтай байсан. Би тэр тийм хөвгтэй явдал тохиолдож исэн гэл. Тэгээд тэднийгээ яриад гээд айгүй тэгж яажсэн. Тухайн үед бол би тэрнийг ойлгоогүй. Эн чинь ямар ч тэгээ дараа нь ойлгосон л да. Тэгэд энэ хүмүүс чинь энэ хүнийхээ амьдралыг одоо дурсан ярьж одоо ерөнхийдөө болвол одоо энэ хүний амьдралыг ингэж тэмдэглэдэг юм байна тий яг ийм юм туулаад одоо бага наснаас нь тэр оршуулгын ажил явдал дээр ингээд өвөөгийн маань бүх ингээд зургуудыг тий янз янзын тийм постеруудыг тавьсан тэгэл хүн хаан төрсөн ямар гэр бүлтэй байсан те ямар үйл юу хийж исэн ямар одоо энэ амьдрал яваа наснда юу бүтээсэн яасан исэн тэгээд одоо те ямар хүн байсан гэдэг бүгдийн сайхан ингээд зураг юугаар тавьчихсан тэгээ үр хүүхдүүд нь тэрнийга дурсан ярьж ингээд бахархалтайгаар тэр хүнийхээ амьдралыг тэгж дурсдаг юм байлээ. Миний хувьд одоо би бол монголчуудынхаа хувьд гэж төлөөлөө хэлж. Ер нь бол миний хувьд бол тийм ерөөсөө зүйлийг бол би ерөөсөө мэдээгүй. Би бол 16 наснда аавыгаа эмээгээ алдчихсан. Тэр бол нөгөө оршуулгын аял. Би 16 наснда анх тэрнийг одоо мэдэрч одоо тийм надад мэдрэмж туршлага байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхэд бол харж байгаад хүн болгоно ер нь баг харин чанхан шиг ярьж чадахгүй тий. Тэр одоо оршуулгын ажилд ирж байгаа хүмүүс тийм гунигтай тэнд ер нь бол чанга дуу гаргахч бараг ирэх байхгүй бараг гаргасан хүнийг бараг эвэртэй тулаа үтсэн юм шиг тиймэрхүү байдалтайгаад надад дурсамж нь байгаа байхгүй. Тийм л надад одоо туршлага нь байгаа байхгүй. Тэгээ Америкт ирсэн чинь тэгж хүмүүс ер нь яадаг юм бэ лээ. Хүнийхээ тэр одоо өнгөрсөн хүнийхээ эцсийн замд нь үдэх үйл ажиллагаагаа тэгж хийдэг юм байлээ. Тэгээ тэр бол надад бол их содон өөр санагдаж байсан. За тэгээ яхаарахгүй бид нар ингээд нөгөө олон орны бас дээрсэн маань ингээд хүний нутагт амьдарч байгаа тэр орныхаа ингээд одоо соёл тий заншил одоо ингээд юунд ингээд яаж юм л да. Тэгээ би тэрний дараа бол бас нэг хэд хэдэн хүмүүс юм бас юм оршуулгын үйл ажиллагаанд бол оролцож байсан. Яхаа аргагүй л тэр хүнийхээ амьдралыг дурсаал тэгээл айгуу нөгөө тэр хүнийхээ айгуу тийм ад жаргалтай сайн сайхан хөгжилтэй болж исэн зүйлүүдэд дурсаж ингээд гэр бүлээрээ ярилцдаг. Тэгэж бол ерөнхийдөө бол тэр гашуудлаа тайлцгаад юм байлээ. Тэгэл одоо жишээлбэл манай өвөө маань өөрөө ингээд
захиа. Тэр хүн чинь бүр хамаг юм өөрөө бэлтгэсэн байсан, газараа бэлтгэсэн байсан. Одоо эхнэрийнхээ хажууд те оршуулах тэр гэр бүлийн бүр газартай. Тэгээ бүх юм тодорхой байсан. Одоо ингээд би хэд хэдэн хүний дорж бүх юм тодорхой. Тэгээд тэр өөрөө ингээд захиа бичсэн байсан. Одоо захиач гэдэг юм уу, гэрээслэлч гэдэг юм уу те. Яг одоо миний оршуулгын ёслол дээр минь уншаарай гэх. Тэгээд тэрний нэг ач хүн уншиж байсан. Тэгээд ингээд уншаал тэр айгүй хөвгөлтэй юм бичсэн байгаа байхгүй. Тэгээд хамгийн сүүлд нь за одоо та нар те тэр хүний өөрийнх нь одоо юу вэ штэ одоо оршуулганд өөртөө зориулж бичсэн тэгэхээр тэр өвөө маань айгуу тийм айлгаа хошин хүн байсан учраас за одоо та нар болоо одоо миний те одоо та хүний дурсаж одоо намайг дурсах нь одоо хангалттай одоо те та нар одоо өөр өөрсдийнхээ ажлыг хийгээд одоо нөгөө нэг тэр хүн айгуу тийм юм creep буюу юм board game тоглодог байсан байхгүй ингээ хөдөр тоглодог. Тэгээ тэр нь айгуу хүний нөгөө нэг оюун санааг их хөгжүүлдэг. Тэгээд айгүй ажилуулдаг болохоор тэр нь айгүй тийм болохоор манай тэр өвөө айгүй тийм sharp одоо ямар ч тийм юуны оюун санааны юу байхгүй айгүй тийм юу сайтай одоо уурах тарих сайтай хүн байсан байхгүй юу. Тэгээд очиж тэр юугаа криби тоглолцохоо одоо хангалттай гэх тийм захиа очил бүгдээрээ нэр хитлэнэ гээл тэгэл тэр оршуулгын ажиллагаа төгсөжсэн. Тэгээд тухайн үед би энэ хүмүүс чинь ингэж нөгөө өнгөрсөн хүнээ ингэж дурсаж магтаж юуг нь амьдралын ингэж яадаг юм байна. Дүүнжинд ингэж ярилцдаг юм байна гэж бодсон. За одоо би Болрок өвчөөсөө асууя. Монголд тийм ээ одоо энэ оршуулгын ёслол нь яаж явагддаг юм бэ те? За дээрэс нь гашуудлаа манай монголчууд маань яаж тайлдаг юм бэ? Та одоо чи минь өөрийнхөө оюугаараа одоо бас хоёлаа тайлбарлаа. Хоёлаа нэгээс Монгол одоо Америкийн юунд ялгааг ингэ жоохон гаргах гэж үзье л да тий. За баярлалаа. За баярлалаа Бямбата. Энэ одоо Бямбагийн маань одоо ярьсан одоо түүх болвол одоо үнэхээр бас нөгөө нэг бэлтгэлтэй байсан, сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан. Тэгээд 90 нэмэх настай, өндөр настай хүмүүст бол юм бүх юмал бэлдэх тийм цаг хугацаа байдаг байх л та. Тэгээд үнэхээр сайхан дурсамж болон сайхан соёл байна. Монгол хүмүүсийн хувьд болохоор ер нь бол бас 80 90 те нэмэх хүмүүсийн хувьд бол бүгд бэлддэг юм байна лээ. Тэгээд бэлтгэхдээ тэд нар чинь бас л ингээл яг манад бол яг одоо тэр ингээл хайрцгаа бэлдээл ингэдэг ийм соёл маш ховор. Ер нь цөөхөн тохиолдолд одоо тийм өөрхөн одоо тий нөгөө одоо юу гэдгийг оршуулах ёслолыг ийм газар хийн, ийм хайрцагт хийн, одоо намайг ийм одоо газар тавиараа энэ гэдэг хүмүүс бол мэрсэр байдаг. Гэхдээ түгээмэл биш. Энэ соёл бол одоо л ингээд нөгөө суурин болсонтой холбоотой бидний бас даан заншлууд өөрчлөгдөж байна л да. Тэгээд миний одоо хувьд бол нөгөө 24 жил хамт амьдарсан нөхрөө ингээд хор тавдраар алдсан. Тэгээд нөхөр маань одоо бас маш залуухан өнгөрч исэн. Тэгээд манай одоо гэр бүлийн хувьд бол мэдээж энэ бэлтгэлтэй ерөөсөй байгаагүй гэнтийн үйл явдал байсан. Тэгвэл одоо нөгөө талигч нөхөр маань бас ингээл намайг тэгээрээ ингээрээ гээд ер нь бол урдчлаа захиасаа хэлсэн байсан. Яг ийм тохиолдолд бол яг энэ бол нөгөө чид хоёр ярьцлаганд гашуудлаасаа илүү ёслол руу яваад орчих шиг боллоо. Тэгээд энэ ёслол бол яг ингээд бас л ингээд нөгөө нэг ийм манантай, чимээгүй, тэг гашуудалтай, гонигтай болж өнгөртгөлдөө ер нь бол харамсалтай байгаа учраас тэгж өнгөрч байгаа. Тийм одоо нөгөө харамсалтаас аль талдаа одоо надад үлдэж байгаадаа болон явж байгаа хүмүүс маань ингээд харцангуй залуу байсан учраас маш харамсалтай байсан. Ер нь бол 80-аас дээш те 70-аас дээш ингээд настай хүмүүсийг өнгөрчөд бол бас над шиг ингэж тэгж гашуудах нь бага юм байна лээ. Тэгээд нэг 50 60 ингээл нэг 70 мал орчим ингээл настай хүмүүсийг мөрөхөд ер нь бол настай хүмүүсийг мөрөхөд бол хүмүүс нэлийн одоо нөгөө нэг юу гэдэг бэлтгэлтэй болцсон. Тэрнээс өмнө бол бэлтгэлгүй одоо шокийн байдалд ордог. Тэгэхээр миний хувьд бол нэлийн шокийн байдалд орсон байсан. Ер нь бол арай гэж л эрүүл ухаан авч ингэж явж исэн. Тэгээд нөгөө оршуулгын зан үйл чинь манад чинь бас нэг тийм юу болдгоо штэ нэг тийм баяр баясгалантай хүмүүс дурсамжаа яриад байдаггүй тийм байдаг байхгүй. Тэгээ яг мэдээж өвдөж байгаа хүмүүс нь хэн нэгэн төлөөлөө тэр хүний одоо амьдралын талаар дурсамж хилдэг. Тэр мэрж сая хүнд байсан надад. Тэр яг нөгөө харцангуй залуу байна л да бид нар тийм болохоор хүнд байсан. Тэгээд би нөгөө нэг гашуудлынхаа талаар үлдсэн хүмүүст одоо яаж ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо тэг нийгэмд ямар хүлээлт байдаг вэ? Яаж ханддаг вэ гэдэг дээр
одоо өөрийнхөө одоо туулсан болон бусад хүмүүс тохиолдоод байгаа тийм бас жоохон өөрчлөлмөр юмнуудыг тий нийгэм даяараа өөрчлөлмөр байгаа юмнуудыг ярмаар байгаа байхгүй юу? Одоо ингээд нөгөө манайхаа ингээд нөгөө хайртай хүмүүс нь гэр бүлийнх нь хүмүүс өнгөрөхөөр одоо ингэдгийн юм шиг байгаа юм. Хамгийн минь гаргацдаг. Одоо хувц хунар тий эдэлж хэрглэж байсан юмнуудыг гаргаал ингээл бүрэн тар хийгээ шатаагаал ингээд тийм заншил байдгийн байлаа. Миний хувьд болохоор ингээд нэг ерөөсөө тэгж төвдөхгүй тийм сэтгэл хүрхгүйсэн тэгж одоо чадахгүйсэн. Тэгээд нөгөө манай академи багш Нара Томсон бас нэг багш маань нэг тийм гашуудлын талаар хичээл орж байхдаа аавынхаа тий хатан аавынхаа талаар оршуулгын ёслолынхаа дараа өмсчихсэн хувцаар нь хүүхдүүд үр ач зээнэрт нь ингээд тоглоом хийгээд өгдөг гэж тэгжсэн. Тэгээд тэр нь бүр тийм үйлчлэгээ сервис байдаг тий. Энэ надад аягүй гоё таалагдсан. Бид нар бол одоо яаж ийм үгээр өмсөж хэрэглэж болох хувцсыг мэдээж ойр дотных нь хүмүүс ингээ хувааж хэрэглэж байгаа шүү дээ. Гэхдээ ингээд хэрвээ өндөр настай хүмүүс байх юм бол мэдээж үр хүүхдэд нь тий тэр тоглоом ч юм уу юу ч юм те ингээд нэг дурсаж явхаар хэрэглэж явхаар юм хийж өгдөг тийм үйлчлэгээ бол байж болох юм байна Монголд. Тэгэхгүй бол ингээл бүх юмыг өрн таран хийгээл ингээл шатаан матан гэдэг тийм одоо нэг мухар сүсгч гэдэг юм уу тийм юм байгаад байгаа байхгүй одоо ч хүртэл байгаа. Бүр ингээд ажил явдал болохоос нь өмнө бүх юмыг гаргадаг тийм нутаг байна Монголд. Тэрийг би хараад үнэхээр шоконд орж исэн. Надад тийм тохиолдож исэн байхгүй. Тэгээд миний бас ингээд ахтай хамаатай садан дотор тэгээд тэр бол тэр нутгийн заршил бол үнэхээр бишээ. Тэр биш. Нөгөө үлдчихэж байгаа хүмүүсээ үнэхээр шоконд оруулдаг. Давхар ингээд гашуудалд оруулж байгаа байхгүй. Миний хувьд бол ингээд аажуу уужуу те ингээд нэгэн л одоо нөгөө одоо талигач нөхөр маань том идэв хүн байсан өмсөх хувцсыг би өмсөж болох те малгай гэх мэт хувцсыг би бол аваад одоо ч гэсэн хэрглэж л байдаг. Тэгэнгүүт нэгэнд би өмсөж ингээд надад таарахгүйгээс хойш би өмсөх одоо өмсөё гэсэн хүмүүст нь ингээд хүчж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь бол надад илүү ингээд сайхан илүү ингээд нөгөө сэтгэлд ингээд дулаахан санагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү энэ ингээд ёс заншлыг ингээд Монгол хүмүүсийн хувьд одоо хэрвээ сэжиглэхгүй болоод одоо юунаас нь сэжиглэхэд хувцснаас яагаад сэжиглээд гэдэг би бас одоо ингээд одоо ингээд өмнө нь ингээд жоохон хурц үсгтэй байхдаа ингээд жоохон сэжиглдэг байсан. Одоо бол ерөөс сэжиглэхээ болчиход байгаа байхгүй. Энэ чинь бас хүмүүсийн сэтгэгүн одоо өөрчлөлттэй холбоотой юм л шүү дээ бодолтой. Тэгэхээр Монголд нэг тийм юм байна. Энийг ингээ өөрчлөх юмсан гэж би боддгийн. Тэгээд хэрвээ одоо нэг тийм оюутал үйлчлэгээ явуулдаг хүн байдаг юм бол тийм те хүүхдүүдэд нь жижиг ийм тоглоомнууд хийгээд тэрийгээ өвөөгийнх нь эмээгийнх нь те тэрнийх нь эннийх нь гэд ингээд тоглоод явж ивэл сайхан санагдаж байгаа зү те. Тийм энэ айгүй тийм надад онцгой тийм бас санагдаж ирсэн. Яагаад гэвэл хэрвээ ингээд миний одоо нөхрийн уцаар одоо хэрвээ ингээд зөвшөөрж байгаа хүмүүст хүүхд тоглоом хийгдэх зүйл надад сайхан санагдан тий. Нэг тийм юм байна. Тэгэхэд өнгөрсөн хүмүүсийнх нь одоо ингээд үлдэж байгаа хүмүүстэй манайхаа одоо жишээ нь би бол одоо ингээд бэлэвсэн эмэгтэй. Тэгэхэд манад нөгөө бэлэвсэн эмэгтэйчүүдээс сэжгэлдэг байхгүй юу? Цээрэлдэг бүр. Одоо нэг ийм үг гэдэг шүү дээ. Чи сонссноогүй? Бэлэвсэн эмийн эдэнээс бүх хүрдэг гэдэг. Юу байлгүй дээ. Вау. Тийм юм байдаг. За яг би одоо нөгөө Улаанбаатар хотод амьдарч байгаа болохоор надад тийм одоо дайралт ч гэх юм уу тийм гадуурхалт бол ирээгүй. Тэгээд жижиг газруудад маш их байдаг. Одоо манай сум момд гэсэн үг шүү дээ. Одоо тэнд яг хуу хүмүүс ухамсарл тийм л байна л та. Тэгэхээр одоо тэр энэ ингээд надад айгүй ингээд би өөрөө ингээд бэлэвсэн болж үлдчихэд надаас залуу байхдаа бэлэвсэн болж үлдээд тийм дайралтанд өртөөд тийм бүли одоо эн чинь гадуурхалт дээрлэхэлт гэсэн үг шүү дээ. Тийм имийг ингээд амсаж өнгөрсөн эмэгтэйчүүдийн өмнөөс би маш их харамссан. Би бол харьцангуй одоо хэрвээ намайг тийм юм тохиолдвол би сэтгэлзээ хувьд одоо нөгөө бэлэн одоо юу гэдгийг арай илүү хүчтэй байгаа байхгүй би миний нас тэгээд миний одоо өмнө нь одоо тэр нөгөө нөхрийгөө өнгөрн одоо ийм одоо найдваргүй өвчтөй болчлоо гэхэд би бэлтгэл хийсэн байхгүй юу.
сэтгэл зүйчтэй ажилласан, уншсан, сонссон. Тэгээд би хэрцэнгуй одоо бэлтгэлтэй байсан. Хэрвээ надад тийм тохиолдвол би тэр хүмүүсийг уучлах сэтгэл зүйтэй болцсон байсан. Тэгэхэд одоо 30 настай, 20 хэдхэн настай үлдчихэж байгаа эмэгтэйчүүд байгаа байхгүй юу? Тэр хүмүүсийн биш шүү дээ. Тэрэнгүүд хинч хизээч өгч болох тийм цаг үе ерөөсөө далтгуулаагүй, ямар ч баталгаа байхгүй орчлонд бид нар амьдардаг тий. Маргааш ингээл өнөөдөр ингээл амьд байгаа хүн маргааш яг амьд сэрэх үгүй юу гэдэг чинь тийм баталгаатай юм биш. Энэ амьдрал ерөөсөө баталгаагүй тий. Тэгэхээр ингээд тэр өнгөрсөн хүмүүсийн төлөө өмнөөс ингээд үлдсэн нь ингээд доромжлуулна гэдэг бол айхтар тийм гашуудал дээр гашуудал нэмж байгаа. Тэгээд энэ нь Монголд маш түгээмэл байдаг. Манай тэр муухай соёлоодын нэг. Тэгээд маш олон одоо эмэгтэй одоо манай Монгол эрэгтэйчүүд чинь айгүй нас богинотой шүү дээ. Жишээ нь миний аав гэж жархан настай бурхан болчихж байгаа байхгүй юу? Миний хадам аав ч гэсэн жархан настай бурхан болсон. Тэгээ манай ээж, хадам ээж хоёр энд ямар ч буруугүй шүү дээ. Тэнгүүд миний нөхөр намайг 44 настай хад бурхан болсон. Би энд бас ямар ч буруугүй шүү дээ тий. Тэгэхээр бид нэр яг ингээл хүмүүс бүгд адилхан л ингээл хин нэгнийг хамт амьдарч байсан хин нэгнийг алдаад бид нар асар гашууддаг. Би өөрөө бүр гашуудалтай явж гинаач гэдгийг ойлгохгүй. Бүр гашуудалтай явж байгаа тэр гашуудал маань бүр сэтгэл готрол болцсон байсан. Тэгээ би сэтгэл готролд орцсон гэдгээ ч ойлгохгүй. Зүгээр би нөгөө нөхрийгөө ингээд нэг сар гарan ингээд асарсан. Яг ингээд бүр хэвтэрт ороод бүнд байхаа сар гарan. Тэгээ тэрнээс өмнө жил гарan ингээд имлгүүдээр би бас ингээд асраад явдаг байсан. Тэгэхэд ингээд нөгөө миний ингээд сэтгэл готрол эхэлсэн байсан. Тэгээд би тэрийг давсч гарсныхаа дараа би нөгөө ингээл амар уйлж орилохгүй ингээл байсныгаа би зүгээр л өөрийгөө хэвэн байна гэж үзээд айгүй өдмөр явж исэн байгаа байхгүй. Тэгтэл би чинь сэтгэл готролд ороод бүр үе хүмээр бодол орж ирээд тэгээд ямар ч юм амьдралын таашаалгүй болоод ингээ явж исэн. Тэгэхээр яг начиг тийм хүмүүс зөндөө олон байгаа. Тэгээд гол нь ингээд бид нэр гашуудлаа тайлж чадаагүй байна гэдгээ ойлгодгүй юм байлээ. Тэгээ би энийг ингээд за би ер нь ингээ хэвэн биш байгаа юм байна гэдгээ 23 оны 6 сард ойлгосон байхгүй юу. Надад ингээд амьдрал айгүй тийм ямар ч гэрэл гэгээгүй нэг л юм саарл ертөнцид амьдардаг. Тэгэл юу ч тийм сонирхолтой биш тийм баяр баясгалгүй болсон байсан. Тэгээд хэрвээ одоо ингээд бит хоёрын яриаг сонсож байгаа хүмүүс байвал хайртай хүмүүсээ бурхны оронд явуулчаад тэгээ өөрийгөө хэвэн байна би сайн байна гэж бодож байгаа бол таны зөв үү. Гэхдээ та өөрийнхөө амьдралд баярлж гин үү? Баяр одоо ингээд манайх ч олон баяртай шүү дээ. Баяр болоход жинкнээсээ ингээд сэтгэлээсээ баярлж чадж гин үү? Сэтгэл хөдлөлөө гаргаж чадж гин үү те? Би бол тийм биш болсон байсан. Би хөлдөө болсон, царчсан болсон, худлаа хиймэл царайтай. Хэвэн байна, зүгээр байна л гэдэг бодолтой. Яг мэдээж хүн тийм тохиолдсон юм чинь би өөрийгөө ингээд нөгөө хүчээр урамшуулдаг байсан байхгүй. За болроо чи сайн байна ингээд те хичээж байгаа шүү, чи сайн байгаа шүү гэж ингэхэн зөв. Тэгтээ үргэлж ингээ яваад байж болохгүй юм байлээ. Бид нэр гашуудлыг заавал ингээ процесслоод одоо өөрөөсөө гаргаад та уйлдагсан ч, дуулдагсан ч, ярьдагсан ч, одоо хөлсөөрөө гаргадагсан ч ямар нэгэн ингээ байдлаар бид нэр явах энэ гашуудл явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ингээ явуулж чадахгүй байсаар хагаад насаараа тэрнчэнэ ингээ сэтгэл дотроо ингээ хадгалж ингээ би явсаар хагаад тэрнтэйгээ ингээ насаан барж байгаа олон хүмүүс байдгийн байлээ. Энийг би бас өөрөө гашуудалтай байна гэдгийг ойлгосныхаа дараа хүмүүс гашуудалтайгаа явсаар хагаад бүр хэдэн жил ч хамаагүй. Одоо 30 наснд тохиолдсон гашуудлаатайгаа явсаар хагаад 60 настай 70 настай өнгөрчихөж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үнэхээр харамсалтай. Тэгэхээр нөгөө би гашуудж байгаа юм байна. Үнэхээр надад хэцүү байна гэдгээ эхлээд ойлгоод тэгээд тэрийг амаараа ядаж эхэлж гаргах хэлэх ёстой юм байлээ. Багш маань хэлдэг штэ 80-д таймд гэх те байгаа амиг байгаагаар нь нэрлэл гээд. Тэгэхээр би болохоор тэгж нэрлэхгүй байсан байхгүй. Тэгээд би нөгөө багшийн драмагийн 5 хоног дээр ороод би чи шал өөр зорилготой орж байгаа штэ. Би драма эдгэн гэж бодож орж байгаа байхгүй юу одоо сэтгэлийн шарах одоо миний бага насны тохиолдсон ч юм уу хэзээ нэгэн цагт надад тийм тохиолдсон юм байна гэж бодоод орсон чинь хамгийн эхлээд би гашуудлаасаа хагацах хэрэгтэй байсан. Гашуудлаа тайлах хэрэгтэй байсан. Тэгээд юм ярьсан чинь уйлаад тэгээд яг амьдралаа ярихаар чинь би мэдээж уйлж таарна шүү дээ. Тэгээд тэр үед би айгүйх ингээд нөгөө уйлах тийм
уйлахыг хоригддаг байсан өөртөө. Тэгээд нөгөө яг ингээд ижил төстэй хүмүүс дотроо ороод ингээд асуултанд хариулаад явж байгаа гот би уйлангууд багш намайг ингээд ойлгочихж байгаа байхгүй чи гашуудалтай байгаа юм байна гэд. Тэгээд би гашуудалтай байгаа юм байна гэдгээ хэлснээс эхлээд миний ингээд эдгэрэх тэр зам эхэлсэн байхгүй. Тэгэхээр нөгөө одоо ингээд гашуудалтай байгаа хүмүүс за би гашуудлаа тайлж чадаагүй байгаа юм байна гэдгээ эхлээд ядаж амаараа хэлээрээ тэгжээж эдгэрэх процесс явагдана. Тэгээд эн чинь бас ингээд үргэлжтэй ингээл нөгөө нэг сэтгэл дотроо ингээл хадгалаад тэгээл харамсаал яваад ах юм бол эн чинь сүйдээ биеийн өвчин болт юм билээ шүү дээ. Тэгээд манад болохоор ингээд нэг гашуудаад байгаа хүмүүсийг ингэдэг. За одоо ингээд болоод өнгөрсөн юм чинь юундаа уйлд юм бэ чимээгүй. Одоо март тий. Одоо ингээд амьдр одоо урагшаа хараад амьдр одоо өөр яахын энэ гэдэг байхгүй. Тэр шиг хэрэггүй гэсэн үндэ байдгүй юм билээ шүү дээ. Үнэхээр тэр шиг хэрэггүй байхгүй. Ер нь гашуудж байгаа хүмүүст аль болох битгий тийм үг хэлээсэй л гэж би бодож байна. Би үнэхээр тийм юм хэлж байгаа хүмүүсийг би зүгээр бит хуцаатай л гэж хэлмээр идвэсэн. Одоо пабликээр ингэж хэлэхээр ямар идэх юм байгаа юм. Энэ одоо чиний минь яг мэдрэмжэд байгаа байхгүй. Ингээд мэдрэмжээ яг харин гаргаж тайлах хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд чамаагаа бол маш сайн ойлгож байна. Би өөрөө Болроо коучийнхаа яг анхны битээр 6 сарын одоо жилийн өмнө шахуу гэсэн үг шүү дээ. Битээр анх яг багшийн гिच нэг зэрэг суугаад би өөрийнхөө яг одоо чамаагаа гашуудаа тайлж байгаа тэр одоо процессын одоо хүний хувьд бол би бол чамаагаа бол маш сайн ойлгож байна. Харин яах аргагүй ингэж тайлах хэрэгтэй гэдэг юм байна. Энийг гаргах хэрэгтэй гэдэг юм байна. Ийм нь хэлж байгаа бол яг үнэ. Нөгөө тайлахгүй явж байгаад өөртөө бүр амьдралаа тусгаж байгаа хүмүүс байна. За бүр шуудлаасаа болоод нөгөө ингээ өөрөө тэр нөгөө сэтгэл энэ бид нар сэтгэл гэдэг өвчнөө сэтгэл гэдгээ эргэтэн гэж ерөөсөө мдээгүй ард түмэн мэддэггүй хүмүүс юм байл л дээ. Тэгээ сэтгэл өвдөд энэ миний энд өвдөд ингээ нөгөө нэг зүрх чэжээд ингээд ороо ингээд зөхиод яа энд ингээд хүндүр өвдөр мэдрэгдээд нь шүү дээ өвчин мэд. Тэгээ тэр нь одоо яг юу юм аваад гаргаад ирэх зүрх одоо элэг бөөрн биш учраас ингээд мэдэхгүй тэрнийгээ тоохгүй яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг үнэ энэ гашуудыг тайлах хэрэгтэй байдаг юм байна. За тэгээ би одоо Америк, Монгол гэж ярьсан дээр би бас энэ хүний газар би одоо ганцхан Америк гэж хэлэхгүй байгаа шүү. Хүний газар амьдраад юуж байгаа одоо баг 180-аас 200 мянган хүмүүс байгаа юм билэ. Би нэг урдлынхаа лайв дээр хит хитэн лайв дээр ингээ хэлсэн байгаа. За энэний бас нэг том асуудал хүний нутагт амьдарч яваа бид бүхэн тулгардаг том асуудлын нэг бол яах аргагүй хайртай дотныхоо хүмүүсийг ингээд алдах одоо тий ийм юг одоо юу н орж штэ гашуудалд одоо гашуул гинэ инхээр бид нар чинь ингээ хүний газар байгаа хүмүүс чинь нэгдүгээр ингээ шууд гүүгээд яваад очих боломж алга байна. За зарим нь бүр ингээ тараа би надад бол айгүй олон туршлагууд байна. Зарим нь ингээ хөөрх ингээ за муудлаа ингэнгүүт ингээ явж очиод нөгөө замдаа ингээ эн чинь бас айгүй олон хоног цаг явж очиж байгаа штэ. Уулзах чадаагүйгээр хайртай дотныхоо хүмүүсийг өнгөрөөсөн хүмүүс байна. За зарим нь ингээ нэг очиж уулзаад нэг хэдэн хоног хажууд нь харж асраад өнгөрөөсөн хүмүүс байна. За тэгээ бүр зарим нь бүр очиж чадахгүй тий ингээд хүний нутагт за бид нар ч одоо олон асуудал гэдэг л бичиг баримтнаасаа байна. За зарим нь үнэхээр ингээд очиж бололцоогүй байна. Ингээд хайртай дотны хүмүүсээ алдаад энэ ингээд хүний нутагт гашуудаад та жинхэнэ ингээд нөгөө нэг манайхан ярьдаг ч та нөгөө ясарстага хатаад гэдэг шиг ингээд явж байгаа хүмүүс зөндөө байна. Энэ бол бас нэг том бид нэр ярих хэвээр том асуудлын нэг байгаа юм аа. Тэгээ одоо би хит хитэн одоо хүний нутагт би нөгөө хүний нутагт амьдарч байгаа учраас эндээ байгаа хүмүүсийнхаас ингээ жаргал зовлон ингээ хуваалцаад байна л да. Би нэгдүгürt нь бол хэлжсэн одоо энд ингээ үр хүүхдээ орхиод гэр бүлээ орхиод ингээ хүний нутагт ингээ өөрийнхөө хүснээрээ ч биш одоо ингээ тий одоо яах аргагүй амьдралынхаа ихээр ингээ амьдарж байгаа бүр хэсэг бүлэг хүмүүс байна. За одоо хоёрдугаар ингээ хит хитэн одоо яригддаггүй одоо чи дээр одоо ингээ тий дайтуула одоо бид нар бол үхлийг ингээ баг мэддэггүй одоо нөө өгөхгүй юм шиг амьдрч явж байгаа тийм одоо тийм ойлголттой хүмүүс байж штэ. За энэ Америк оронд бол тий life insurance гэдэг юм бол айгүй их ярьдаг. Үнэхээр өхөл гэж болдгийм байна тий. Тэгтээ үлдсэн хүмүүсээ тий за ингээд ямарваа нэг юм тохиолдох юм бол энэ ам даатгал гэдэг юм бас их чухал байдгийм байна. Одоо би энэ Монголд бас энэ даатгалын юм хөгжиж байгаа гэж бодож байгаа одоо гарч ирж байгаа бас л нэг шинэ үйлчилгээ одоо юуны нэг баг. Энэ Америкт бол энэ бол айгүй өргөн дэлгэр байдаг. Амин даатгал гэдэг юм. Одоо тэгээ би нэг бол айгүй олон хүмүүсээс найз нараасаа сонсч байсан байхгүй юу. Ингээд хүмүүс ингээд нөгөө тарак нь одоо манай жолоочууд манай айгүй тарак одоо драйвер одоо жолооч хийгээ явж байна л да. Тэгээ нөгөө амин даатгал гэдэг одоо энэ үйлчлэгийг ингээд хүлээж авахтаа айгүй манайха яг тэр нөгөө мунхар зүсгээр айгүй хүлээдэг. Нөгөө амин даатгал нь тэр одоо бид нар чинь залуу хүмүүс ааш 20 30 настай хүмүүс амин даатгал нь гэхээр нөгөө нэг ингэж
муу ёртой юм тий чи барыг намайг өхүүлэх гэж чинь үү гэж одоо тэгтээ бас цаг хугацаа өөрчлөгдөд хүмүүсийн сэтгэхүй бодлоотой маш өөрчлөгдсөн байна л да. Энэ чинь бас үлдэж байгаа гар гэр үр хүүхдүүд минь бас тий тодорхой хэмжээний бас амьдралын баталгаанд нь жоохон нөлөө болдго юм байна тий. Би ингээ гинтхэн одоо хинч байж болно шүү дээ. Миний амьдрал, чиний амьдрал маргааш баталгаагүй байхгүй юу. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар ингээ амьд татгал хамрагдсан хүмүүс чинь идж байгаа хүүхэд нь бас хэдэн хоногийнхаа нөгөө одоо хүний нутагт амьдарч байгаа хүмүүс байрных нь түрээснийх нь мөнгөнд нь ч гэсэн нэмэр болдог байх чинь эн чинь яг амьдрал байгаа байхгүй юу. Энийгээ бид нар мэдэхгүй яг мухар сүсгэндээ ягаад юм шиг амьдраад тэгээ нөгөө одоо sorry одоо би энэ үхэл гэдэг үгийг хэлэх үнэхээр надад хэцүү байна. Гэхдээ яг энэ үнэн үг байхгүй юу. Үхэлтэй яг тулаад ирэхээр яг нүүртэйгээ тэр нь гатуудаагаа амьдралынхаа гатуудаа яг нүүр тулж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл тэрнтэйгээ дийг хийх буюу тэрнтэйгээ одоо тэрнийгээ зохицуулах арга хэмжээ. Тэгэхэд чинь хэрвээ ямарваа нэгэн зүйлд жоохон бэлтгэл хийцэн байгаад энийг одоо тэгсэн бол дараа нь гарч байгаа үр дагавар маань л арай хөнгөн бууж ирэх хөрстэй байдгийм байна гэдэг үндсэн дээр л одоо чивтер би одоо энэ сэдвийг аваад яриад байгаа маань юм шүү. За би бол одоо тэгжил одоо тий Америк Монгол одоо юу харилцааг хэлмээр байна. Тэгэхээр хүн болгон минь одоо дахиад тавтаа хэлчихье. Энийг сонсож байгаа хүн болгон нэгийг бодож хоёрыг тунгаагаарай. Амьдрал өхөл гэдэг хоёр зүйл чинь цуг зэрэгцээ явж байдаг юм шүү. Бас та бүхэн тий энэ одоо тий нөгөө амьдралаа бас ямар амьдралыг туулж явж байгаа гэдгээ бас бодож тунгааж яваарай гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. Бямбатаас баярлалаа. Тэгээд нэрэл Америкт амьдарч байгаа хүний нутагт амьдарч байгаа хүмүүстэй ингээд ар гэрийнх нь хайртай хүмүүс өнгөрөхөд бас л шар мартаага хатна гэж ярьдэн шүү дээ. Хүнд хэцүүтэй хүний амьдрал янз бүрийн юм тохиолддог. Тэгээд өнөөдрийнхөө хоёлаа лайвыг үгээр өндөрлөе. Тэгээ одоо амьдрал гэдэг чинь бас л үхлийн нөгөө тал, үхэл гэдэг чинь амьдралын нөгөө тал тий. Тэгэхээр үхэл гэдэг юмыг харахаар заавал амьдрал ярьж байгаа байхгүй. Тэгээд хүн болгонд бас ингээд одоо бид нар чинь нөгөө ингээд нас явахын хэрээр одоо юм үзхийн хэрээр тий дутуу учиртаа л амьдрахыг хичээж ин да тий. Тэгээд эхний Бямбагийн манаас хэлдэг тэр бүгд тэр янз бүрийн тэр нөгөө life insurance-тай амьдралын тэр янз бүрийн даатгал бол маш чухал асуудал шүү. Тэгээ Монголд бас энэ бас одоо хөгжөөд л байгаа. Тэгээ бид нар чинь бас л нөгөө бүх юмыг л ханаас нь ингээд гүцгээл явж байгаа шүү дээ. Тэгээд ийм байна. Тэгээд Бямбада баярлалаа. Өнөөдөр бас ингээд богинохон ч гэсэн богинохон ч бэлтггүй хоёлаа бараг 30 минут ярьсан байна л да. 30 гаруй минут. Тэгээд хүмүүс хэрэгтэй сэдвээр ярьсан байх гэж бодож байна. За тэгээд лав өндөрлөе доо. За баярлалаа болроо коучтой. Тийм тэгээ харин энэ ер нь бол энэ одоо бид нар ингээд манай коучуд маань ингээд олон төрлийн лайв хийгээд байгаа. Тэгээ хэрэгтэй хүн тий бас нэг энэ дээрээс нэг хэрэгтэй мэдээллийг гогдоод авчаасай. За тэгээ бас бусад тий ямарваа нэг ийм зүйл тулгарж байгаа. За одоо чи тэр өнөөдөр ярих бол гашуудал тулгарж байгаа хүмүүс бас би чи нэгэ тий гашуудалд ингээ ороод байгаа маань хамгийн түрүүний зүйл бол өөрийгөө сонсоод хүлээн зөвшөөрөх айгуу чухал байдаг юм байна. Ерөөсө ямарваа нэг үйлдэл ерөөсө тэр зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь бидний хамгийн анхны алхам байдаг юм байна. Тэг хүлээн зөвшөөрсөн хүн чинь дараагийнхаа үйлдэлийг арга хэмжээг авдаг юм байна. Тэгэхээр ер нь хүмүүс минь өөрийгөө жоохон сонсоорой, өөрийгөө одоо тий хайрладаг байгаарай, жоохон өөрлөгөө өнгөөгөөрэй гэж одоо хүн болгонд хэлмээр байна. За тэгээ болроодоо их баярлаа. Бас битэрийн ярьж байгаа сэдв бол нэлээд одоо үнэхээр бол хүнд тий ингээ зүрх хиймэн шимшрүүлсэн үнэхээр энэ үгийг одоо sorry үхэл гэдэг үгийг хэлэх хүртэл ингэж эмзэглэмээр гатуу байна. Гэхдээ энэ бол үннийг хэлэхэд гатуу мөртлөө үнэн амьдрал байгаамаа. Тийм учраас чи тэрээс энийг ингээ гаргаад ярьж байгаа да би бол хувьдаа их талархаж байна. За баярлалаа болроодоо. За баяр та. Тэгээд өдрийг сайхан өнгөрөөрэй. Баяр та.